Самбайцгаано Бамби TV байна. Ингээд өшөө авч такси буюу та бүхний мэддгээр хар такси цувралынхаа ээлжилтнийг нь сонирхолтой хэргийн тухай ярихаар бэлдсэн байна. Бидэнтэй хамтаарай. Өнөөдөр багийнхан асрамжийн газрын хүүхдүүдэд хоол хийж өгөх арга хэмжээ зохион байгуулж байна. Сончоол хүүхдүүдтэй бөмбөр их идэвхтэй тоосноос болж бугуйн өвдсөн тул гүйн түүнийг эмчит үзүүлэхийг шаардна. Гэнэт сончоол үл мэддэх дугаараас дуудлага ирнэ. Утасны цаадах дуу хоолойнд Дунхёнтой уулзах цаг төгөж байна. Өнөөдөр түүний шоронгоос суllагдах өдөр. Гэхэн тэр сончоол зочирдож түүнийг дунсуу химээн дуудаад тэндээ хүлээж байхыг одоохон очно гэдгээ хэлнэ. Сончоол шорон руу яаран очсон ч дунсуу хааж байсангүй. Тэрээр гуйнаас залгасан дугаарыг мөрдөж өгөхийг хүснэ. Тэрхүү нууцлаг дуудлага асрамжийн газрын ойролцоох нийтийн утаснаас ирсэн байдаг. Сончоол дарга яаран очиж өнөө хайж байсан дунсуутайгаар уулзсан ч өвгөн түүнийг таньсангүй. Тэрч байтугай уцаар ярьснаа санахгүй байлаа. Учир нь 15 жилийн өмнө дунсуу аимшиг тослын хохирогч болж хэрэгтэн нь хэргийн газраас зогсчихсан байж. Түүнээс хойш өвчнийг нь дийлэхгүй энд ирсэн бөгөөд сончоол түүний эмчилгээний бүх үрийг нууцаар төлж орхино. Дүүжи сончоол даргаыг хайж гүйнээс асуудал нэг дугаар мөрдүүлчгээд алга болсныг нь мэдсэн. Ус уух газар уулзах хувьтай гихчээр дүүжи түүнийг нэгэн уушийн газраас олтол дарга тэнд гомдлын нулимсаа архиар тайлан сууж байдаг. Шалж асуусны эцэст сончоол 15 жилийн турш цээжинд нь хадаастай явсан магадгүй солонгон таксиг байгуулах гол шалтгаан болсон тэрхүү аимшиг түүхийг дэлгэнэ. Тэр жил дунсуугийн ганц хүү Мину багийн анд Дон Хаяантай муудалцаад сургагүй алга болжээ. Шүүх хурал дээр новшнууд хэрэгээ үлээсэнгүй. Шүүгч Хаяанд ердөө 5 сарын ялуугч доромжилсан. Хүүгийнх нь цогц хаана байгаагч мэдэхгүй донсуу шүүх хурал дээр галзуурах шахан уйлж байхыг сончоол нүдээрээ харсан байдаг. Эхнэр нь эрт өөд болж ганц хүүгээ амьдралынхаа утга учир хэмээн бодож явсан өвгөн шудраг бус шүүхийн өмнө сөхөрч амиа хорлохоор гүүр рүү гүөхтэн сончоол амжид зогсоосон байна. Өгөж болохгүй хамтдаа өшөөгөө авъя гэж ятгсаар тэр өдрөөс хойш хүүгийн хэргийг хамтдаа мөрдөж эхэлжээ. Гэвч сургуулийнхан дасгалжуулагч Сонуг бүгд мэдэхгүй хэмээн мэлзэж байв. Сончоол шүүхээс хэргийн материалыг авах гэж хуулийн компани дээр очин түгээж намайг шоронд хийвэл гарч ирээд машиныг чинь химгэлэн хэмээн сүрдүүлж байж бичих баримтыг нь салган авчээ. Хяналтын камерыг шүүж үзтэл Минуг Хаяан маш зэрлэгээр зодож хүү арай гэж цухтааж байгаа нь бичигдсэн байдаг. Хамгийн гол нь Хаяан камерын тусгалаас гадуур байгаа нэгэн рүү харан ярьж байгааг сончоол анзаарсан байна. Тэрхүү нууцлаг хүнийг асуухаар шоронд очиход Хаяан уулзахаас татгалзаж донсоо өвгөн хүүгээ зүүдэнд нэрээд намайг битгий хайгараа хэмээн хэлсэнгээд цөхөрч байдаг. Тэгээд Хаяаныг шоронгоос гарах өдөр үннийг хэлүүлэхээр төлөвлөж байтал донсоо гинэт ор сурггүй алга болж сончоол ойр ганцаараа үлдэнэ. Одоо багийнхан 15 жилийн өмнө амлалтаа биелүүлэхээр шийдэж донсон өвгний ухаан ердөө 7 хоногт нэг удаа хагас цаг л ирүүл болдог тул цаг маш давчуу байлаа. Нэгэн шөнө өвгөн хүүгийнхээ дууг сонслоо гэж дэврээд зам руу гүгтэн сончоол дахиад ламиг нь аварна. Дүүжи хэргийн материалыг дахин шалгаж байгаад нэгэн чухал зүйл олж харав. Камерын имчилэг дээр байранд орж буй хүү цүнхээ баруун мөрөн дээрээ үрсэн байдаг. Гэтэл Мину солгоо гартаа бөгөөд үргэлж зүүн мөрөндөө цүнхээ үрдэг байж. Энэ нь Мину гэрээсээ цогцсон мэт харуулах гэж хин нэгэн хуурамч нотлох баримт бүрдүүлсэнийг хэлтгэн. Ингээд ажиллагаа эхэллээ. Гүйн Хаяаныг шоронгоос гарангуутаа л тансаг байр авч фитнес клуб ажиллаж байгааг олно. Гэвч тэрээр өрөнд баригдаж байлаа. Дүүжи түүнийг таксинд дагтал оршуулгын газар руу маш их бэлэн мөнгөтэй очино. Тентхийн зогсоол тоосон дарагдсан машинуудаар дүүрэн бөгөөд супер өндөр антентай камераар шалхтал оршуулгын газар мэт өнгөлн далдалсан мөрөдөө тоглоомын газар байж таарна. Хаяан тэнд хэдэн 100 саяар нь бооцоо тавьж байдаг. Солонгон таксиныхан түүнийг шоронд орсон нь илүү том хэрийг нуух гэсэн башир арга. Харин өнөөх тансаг барь нь ам хаах мөнгө байсныг ухаарна. Дүүжи сэтгэл зүйн дайн эхлүүлнэ. Хаяаны машины цонхонд Минугийн нэрээр захидал хуурамч дуудлага очиход тэрээр айд сандран хяналтын камерыг шүүтэл Минугийн хувцастай яг ижилхэн хүн зогсож байхыг харна. Галзуурх төгсөн Хаяан их сургуулийн волейболын дасгалжуулагч болсон Сонуг дээр очиж Минуг өгсөн гэдэгт итгэлтэй байна уу? Чи түүнийг оршуулсан биз дээ гэж хашгирахад Сонуг уурлаж чамайг ч бас булчих юм шүү
гэж сүрдүүлнэ. Ингээд жинхэнэ алуурчин хамсаатан нь хинбэ гэдг нь тодорхой болно. Энэ бүхнийг дүүжи нууцаар сонсож байлаа. Яг энэ үед асрамжийн газарт донсон өвгөн зүүднээсээ зочин сэрж Сонжоолыг танин нулимс туслуулан гарыг нь атгав. Сонжоол энэ удаа би заавал минууг олж өгнө гэж амлана. Түүнчлэн 15 жилийн өмнө донсон өвгнийг хүүгийнхээ араас мөрдөхийг зогсоохын тулд Сонуг зориуд ачааны машинаар дайрсан болохыг тэд тогтооно. Сонуг хаяоныг тайвшруулж минуу чамтай хизээж холбогдож чадахгүй. Би чамайг хамгаална гэж хэлнэ. Сонуг волейболын муу тамирчин байсан ч зогдог тайлаад шууд их сургуулийн тасгалжуулагч болсон нь их с ижигтэй байдаг. Тэдний нууцыг мэдхийн тулд дүүжи мөрөдөө тоглоом донтсон хаяоныг өгөөш болохоор шийднэ. Маргааш нь дүүжи нууц казиногоор дайран ортол хамгаалагчид металл илрүүлэгчээр камер хайгаад эхэлнэ. Дүүжи баригдахгүй тулд мөнгөө газарт асан мөнгө унах нь ер нь муу ёр байдий. Би харж өвөг дээдтэй залбирчгаад ирье гэж жүжиглэн мултарна. Камергүүгээр гүйн дүүжид тусалж чадахгүй тул чүү ах туслахаар сайн дураараа гарч ирнэ. Тэрээр урд нь хөдөө ажиллаж байхдаа уйдахтаа мөрөдөө тоглоом тоглож хүзрийн хаан шиг чадвар эзэмсэн байж. Төлөвлөгөө ёсоор дүүжи эхэлж орж хаяон зориуд мөнгөө алдаж дараа нь чүү ах суудлыг нь авч дараалан хоцсоор хаяоныг булан чахна. Гэвч яг шийдвэрлэх мөчөд чүү ах руу уцтаж тэрээр яаран явхаас аргагүй болно. Хаяон өрөөрөөгөө гүн орсон ч тэнд камер байхгүй байсан тул гүйн сурвалжигчийн дүрээр фитнес клубын захирлын өрөөрөө дайран орсон ч хинч байсангүй. Гэтэл хэдхэн секундын дараа хаяон хаалганы цаанаас сүм шиг гараад ирнэ. Түүний өрөөнд нууц хонгил байгаа нь тодорхой болно. Энэ хооронд Сонжоол донсон өвгний орны матраасан доороос нууц тэмдэглэлийн дэвтэр олжээ. Тэнд хүүгийнх нь дуртай зүйлс болон ослын тухай тасархаа дурсамжууд бас модон шүүгэн дээр сийлсэн баахан тонууд байдаг. Дүүжи үүнийг машины дугаар гэж тааж донсон өвгөн нууц үгээ цагны зүүнүүдээр тэмдэглэдэг байсныг ашиглан минуугийн цагийг өгөхөд өвгөн зүгэлт нь 12, 3 болгон эргүүлж өг. Энэ бол өнөх машины дугаар байдаг. Харин фитнест дүүжи нууц өрөөний хаалганд сүүний нунтаг цацаж хурууны хийгээр хаяоны утасны сүүлийн 4 орон болох кодыг олж нэвтэрнэ. Тэнд тэд волейболын тэмцээний үрдэн луурсдаг сүлжээг олж илрүүлнэ. Сонуг дасгалжуулагч тамирчдаа албаар алдаа гаргах тохиогч хаяон гадаа серверээр мөрийг тавьж ердөө 3 цагийн дотор 500 сая вон олдог байж. Түүнчлэн 15 жилийн өмнөх ачааны машиныг Сонуг барьж байсныг Сонжоол архиваас олж мэднэ. Сонуг тэмцээний үеэр албаар алдаа гаргаагүй тамирчныг хүлсний хүмүүсээрээ зодуулж эмнэлэг твтүүлсэн байв. Гүйн Луврын сайтыг хаах гэсэн ч дүүжи минууг олохын тулд үлдээхийг тушаана. Дүүжи дахин казинод орж хаяоныг бүр мөсөн дампууруулж фитнес клубыг нь гэрээ хийлгэж байгаад хурааж авна. Маргааш нь дүүжи клубын эзэн болж хаяоны зургийг хуулан өөрийнхөө өлгөж орхино. Сонуг хаяонд тэмцээний өмнө 20 сая вон өгсөн ч дүүжи тэр мөнгийг нь клубын өрөөг ганцхан өдөр түрээслэх үн гэж хурааж авна. Хаяон аргаа баран зөвшөөрч нууц өрөөрөөгөө ордог. Гүйн хөөхөн оюутны дүрээр волейболчин Янтегийн утсыг хакердаж чүү ах жорлонд мөнгөтэй дэвтэр үлдээж дүүжи өөрөө Италиас ирсэн алдартай скаут Кимийн дүрээр Янтег хүртэнэ. Хүн өөрийн олсон мэдээлэлдээ илүү итгэдэг тул Янто дүүжид бүрэн хууртана. Дүүжи дасгалжуулагч Сонугийн өмнө ил гарч мөрөдөө тоглоомыг нь мэдэж байгаагаа цуулгахад тэд дүүжийг замаасаа зайлуулахаар шийдэж барилгын талбай руу шахан машиныг нь дэлбэлж орхино. Гэвч дүүжи амжиж өсөрсөн тул өгсөнгүй. Харин ч тэднийг өгсөн гэж тайвшрах боломж олгодог. Сонуг тэр залуугийн нэрийг хэн гэдэг юм гэж асуухад Минуу гэхдүү сонсоож очирдно. Шийдвэрлэх тэмцээний өдөр Янте Кимд авьяасаа харуулахын тулд дасгалжуулагчийн тохиог үл тоон гайхалтай тоглож баг нь авраг болно. Бооцооны мөнгө алдсан Сонуг галзууран Янтег боож алах гэтэл хүү Минуугаас уушлалтгүй гэж хашгираад үзэгчдийн суудал суугаа дүүжи рүү зана. Хаяонч бас Минууг амьд байна гэж айн гүйж ирэхэд Сонуг солиорох шахан хувцас солихөрөөрөө гүйж ортол бүх шүүгэн дээр Минуугийн нэр зураг наасан байв. Тэрч байтугай гадаад Чүэ Пак 2 Минуугийн цогцос олдож гэж ярихыг сонсоод Сонуг бүр мөсөн сандарч хүүг нууцаар оршуулсан зэлүүд толгойд руу галзуу юм шиг гүйж очиж газрыг ухаж эхэлнэ. Тэгээд хүүгийн хуучин формыг гаргаж ирээд энд байна, хин ч олоогүй байна гэж босс руугаа залгаж амьсгаатахад дүүжи түүний ард аль хэдийн зогсож байдаг. Харин нөгөө талд Сонугийн нууц босс Тайландд 70 зодооны бооцооны сайт ажиллаулдаг бөгөөд Солонгос дахь сайт руу хэн нэгэн халдсныг мэднэ. Солонгон таксиныхан жинхэнэ толгойлогч руу инхүү төхөж очлоо. Өнөөх далд сүлжээний босс Конжин байдал биштгийг мэдрэнгүйтэй туслахдаа яг Солонгос руу явах билет захиал гэж тушааснаар үйл явдал өрнө.
Хэргийн зангалааг тайлахын тулд 17 жилийн өмнөх үе рүү буцацгаая. Мино, Соног, Дун Хаяон нар Конжиний ивент тэгдэг волейболын багийн тамирчид байжээ. Баян босс багийнханд үргэлж гар сунгаж элдв зүйл авч өгдөг байсан бөгөөд Соног Хаяон хоёр үүнд нь хэд баярлдаг байв. Харин ганцхан Мино л түүний бэлэгнээс эрс татгалздаг байлаа. Гэвч нэг удаа найзуудынхаа шахалт боссын хитрхи тусархуу зангаас болж аргагүй ирэхэнд нэг бэлгийг нь авч орхино. Тэр үедээ Конжийн дасгалжуулагч Соногт нууцаар нэгэн цаас хатгуулж ямар нэгэн зүйл даалгахыг Мино санамсаргүй харцдаг. Маргаашийнхан тэмцээнд Соног дараалан алдаа гаргаж багаасаа хөөгцөн тул Миногийн дургу хурч тэмцээний дараа Хаяон Соног хоёрыг нууцан хуйлдаж байхад нь барьж авна. Тэгээд өнөөх цаасыг нь булааж аваад үзтэл тэнд өнөөдрийн тэмцээнд яаж албаар алдаа гарах заавар байх нь тэр. Мино хоёр найзаагаа мөрөөдө тоглоомын лөөвөр тутгалцсныг тэр үед л ухаарна. Удсангүй Конжи Миног тусад нь дуудан уулзаж би ч ам зөндөө тусалсан да химээ сануулж нэг нь тусламж гуйлаа. Энэ нь мэдээж тэмцээний үр дүн лөөвөр дах ажиллагаа байдаг. Тэрээр Миног бүтэн тоглолтыг биш зөвхөн хэлсэн цагт нь хитгэн алдаа гаргахад л мэрэгжлийн тамирчин болтлоо хагартлаа баяжих мөнгө өгнө гэж амлана. Гэвч шудраг Мино түүний өөдөөс би цагдаад мэдэгднэ гэж шууд хэлж орхино. Босс түүнийг сүрдүүлж олон янзаар ятгсан ч хүү тэрхүү бохир тоглоомтой хизээч хутгалдахгүй гэдгээ хатуу мэдэгдэнэ. Хэдий тийм ч Мино багийн хоёр найзаагаа бодоод цагдаа руу яараагүй бөгөөд аав руугаа уцтаж зөвлөгөө авахд аав нь өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийг хийх хүн минь гэж зоригжуулжээ. Ингээд Мино найз Хаяон дээрээ очин хэрэгээ хүлээж хөнгөн ялав гэж ятгаж байтал Конжин тэнд байж тааран бүгдийг сонсчихон тэр. Ууралсан босс шийдэмгийгээр мод авч Миног ухаан алдтал зодож дараа нь Хаяоныг үргэлжлүүлээ зөх гэж тушаав. Хаяон тушаалаас зүр зүрхлэлгүй Миног нэг зөхиод цааш нь хөөж явуулжээ. Өмнө нь үтсэн Хаяон Миног зодож байгаа камерын бичлэг бол Конжины зориуд зохион байгуулсан башир төлөвлөгөө байсан бөгөөд тэрээр Соногыг дагуулan явж Хаяоныг камерын өмнө 5 минут зогсоож байгаад гараарэ гэж тушаасан байдаг. Толгойдоо хүнд бэртэл аван манаран алхаж байсан Мино хүүг замын гол ачааны машинаар дээрч амийг нь бүрлэгсэн жинхэнэ алуурчин бол Конжин өөрөө байлаа. Хаяон Миног өгснийг мэдээ сандарсан ч Конжин цагдаад хэлүүлжээ ганцаараа аллагын хэрэгтэн болно гэж сүрдүүлж Соногт Миногийн хувцсыг өмсгөн камерын урдуур алхуулж хүүг амьд байгаа мэт хуурамч баримт бүрдүүлсэн байдаг. Тэгээд Миногийн цогцыг өөрийн эмээгийнх нь буш хажууд нууцаар болж орхино. Ингээд зогцсон олдоогүй тул Хаяон ердөө хүний биед халдсан хэрэгээр 5 сарын ялавч энэ хүн шудраг бус шийдвэр аав Донсуугийнх нь зүрхийг зүссэн байдаг. Түүнээс хойш удалгүй Соног шоронд Хаяонтой уулзсан тухайга Конжин босс ховлож аав Донсуу нь хүүгийнхээ хэрэгт хамсаатан байгаа гадарсан бололтой гэж хэлв. Тэр шөнө Конжин Донсуу үгнийг хуурч гаргаж ирээд ачааны машинаар дайрч цусан далайн дунд хөдөлгөөнгүй хөвтгийг нь хараад өвчглээ гэж бодоод орхисон байж. Буцаад одоо цагтаа ирэхэд Конжин Солонгос ирэнгүүтээ шууд эмээгийнх нь буш руу гүйлээ. Цагдаа нар тэндээс Миногийн цогцыг хэдийн ухаад гаргачихсныг харсан ч тэрээр маш тайван байв. Сончоол дарга жинхэнэ алуурчныг Соног гэж бодож байсан ч дүүжид нэг с ิจ гтэй зүйл байлаа. Цогцыг ухах үеэр Соног хин нэгэн рүү утастаж зөвшөөрөл авч байгаа мэт ярьж байсан нь хөшгөний ард өөр нэгэн том ахгүй байгааг илтгэж байв. Тэр өдөр Соног босс Конжин дээрээ очихдоо аимшиг дүр зургийг харав. Босс нь загсны дээгийгээр тоглож байсан бөгөөд өгөөш нь түүний найз Хаяон байдаг. Хаяон ам гуйн орилсон ч Конжин түүнийг усан живүүлж зэрлэгээр алж орхино. Тэгээд Соног руу эргэж хараад цогцыг яагаад хуулсан талаар байцааж эхэлв. Шүүх эмнэлэг дээр олдсон аргаас Миногийнх мөн бөгөөд бүх буян бэртэл нь авт ослоос үүдэлтэйг тогтооно. Тэр шөнө Миногийн шарилыг оршуулахын тулд эмнэлгийн морг руу тээвэрлэж байтал Конжины бүлэг замаас нь дайрч шарилыг нь дээрэмдэж одно. Чүе Пак ахнаар оршуулгын бэлтгэл хийж байгаад энэ мэдээг сонсож шоконд орж байтал гүйн сандарсаар орж ирэн Хаяоны фитнес шатаж тэр өөрөө тэнд өгсөн байна гэж мэдэгдэнэ. Бас үүгээр зогсохгүй волейболчин Ян Тэ мөнгөний төлөө тоглолт луурддаг байснаа хүлээн зөвшөөрч дасгалжуулагч Соног нь гол живж өгсөн байдалтай болсон тухай зурагтаар шүүгэж эхэллээ. Солонгон багийнхан энэ бүх аллагын цаана хөшгөний ардах жинхэнэ алуурчин байгааг ухаарч дүүжи гинэт Донсуу үгнийг аюулд орсныг зөнгөөрөө мэдэрч эмнэлэг рүү яарвчлана. Түүний таамаг зөв байлаа. Конжин Донсуу үгнийг олж очоод зүүнэг өвгөн минь чамд хүүгээ хайхад чи ер нь хин туслаад байна гэж доромжилж шөнөөр эмнэлгээс хулгайлан авч гарна. Яг цагтаа амжиж ирсэн Сончоол дарга хамгаалагчдтай нодрог зөрүүлж дүүжи даргынхаа өшөөг авахар шууд дайран орлоо. Конжин энэ залуу өвгөн тусалж байсныг ухаарч дүүжиж Миногийн шарлыг хэн хулгаасныг тэр дороо мэднэ. Гэтэл Конжин Донсуу үгний тэрэгцрийг уруу газар руу түлхэж орхиход дүүжи амь тэмцэнгүйж үгнийг аварч хамжина. Энэ зүр Конжин машиндаа сууж дүүжи рүү утас шидээ цухтаачих нь тэр. Тэрээр дүүжи
дүүжийг маш аюултай ир гэдгийг мэдэрсэн тул туслахуудаа тусгай зэвсэг хэрэгслээ бэлд гэж тушаана. Үнэн дээр Кван Жин бол тус их сургуулийн үндэслэгч, ерөнхийлөгчийн ач хүү байсан бөгөөд хууль бус мөрөөдөө тоглоомын бүх мөнгө түүний халаасанд ордог байж. Одоо Миногийн шарил түүний гарт байгаа бөгөөд хэрэг үүнийг устгахчвал үнэн үрд бушлагдах байв. Багийнхан цаг алдалгүй хөдөлгөөр шийднэ. Кван Жин дүүжирээ уцтаж өгний өгсөн мөнгнөөс 2 дахин хийг өгье холбоогоо тасал гэж тохиролцоог оролцсон ч дүүжи мөнгө ярахаас өмнө нүүр тулж уулзъя гэж шаардна. Босс нэгэн хаяг явуулаад хоцорвол хүүгийнх нь яснаас юу ч үлдэхгүй шүү гэж сүрдүүлнэ. Тэр газар нь хаягдсан дунд сургууль байлаа. Дүүжи ганцаараа ирснийг нь шалгаж оруулсны дараа Кван Жин түүнийг X тэмдэгтээ замаар алах гэж тушаана. Тэгээд тэрээр багада нэг найзынхаа амийг хөнөөсөн бөгөөд эмээн түүнийг санаатаа алсныг мэдээд баг сургуулаа төгсөнгүүт нь тусгаарлах гэж энэ сургуулийг барьсан тухайгаа ярьж солиорох бөгөөд дүүжийг нэгэн хөшөөний дэргэд очиход баахан камертай чимдаан байв. Нарийн яруул Кван Жин дүүжигээр амьд үлдэх буюу survival game тоглуулж хэрв ялбал шарлиг өгч ялагдвал бүгдийг устгахаар зөгчээ. Сургуулийн хоох дуугарч 1-р үе эхэллээ. Дүүжи камертай зөвлөлтсөн дотогш ортолт цээжиндээ камер зөвлөсөн баахан хөлсний алуурчууд тал талаас нь бүсгэлж авна. Энэхүү тулааныг гадаадын dark web-ээр шууд дамжуулж үзэгчид хин нь өгөх вэ гэдэг дээр боосоо тавьж байдаг. Гэвч мань тулааны бурхан дүүжи олон үгүйгээр алах бариад навчнуудыг нэг нэгээр нам зохиж эхэллээ. Базооны мөнгө буужин шиг өсөж байгаад Кван Жин баясад суух зур Чуэ Пак хоёр сургуулийн хажууханд байх яндангаас хар утаа гарч байгааг олж харна. Дүүжи дээд давхарт гарч хаалгаа төгссөн ч 2-р үед түүнийг өмнөхөөс хав илүү догшин зэрлэг бүлэг хүлээж байлаа. Дүүжи бэлэгээ өмсөөд тэдэнтэй өөхөх сэхгээ үзэлцэн цусан далайн дундаас бүгдийг нь нам унгав. Тэгээд гүүийн хандан Кван Жины суугаа нэвтрүүлгийн өрөөг ол гэж тушаана. Кван Жин коридорын камераар дүүжийг хинж байтал гүүийн систем рүү нь халдаж дэлгэцийг нь тас харах уу болгож орхино. Сүлжээ тасарч үзэгчд гарч ирсэнд галзуурсан босс дүүжийг яарал таагнахыг тушаана. Дүүжи хяналтын өрөөг олох үед 3-р үеийн хоох дуурч урдаас нь хос сэлэмтэй галзуу уяр гарч ирсэн ч дүүжи түүний ганц цохилтоор нам зохино. Кван Жин дүүжийг надтай нэгдвэл их мөнгө олно гэж өргөдөхийг оролцсон ч дүүжи модон саваа авч тэднийг ээлжлэн нүцээр эцсийн босс Кван Жинтэй тулав. Энэ сүүлчийн босс үнэхээр чадварлаг догшин байсан ч ширүүн тулааны эцэст дүүжи түүнийг газарт унгаж түүний гарт өргөцсөн бүх охирогчдын өмнөөс тэнгэр нүргэлмээр хүчтэй нодоргуудыг нүүрлүү нь буулгаж уураа гаргалаа. Кван Жин хөвтлөө айж Миногийн шарлиг өгье гэж тохиролцохыг гуйсан ч дүүжи надад тэр чин хэрэггүй гэв. Учир нь Чуэ Пак хоёр шарлиг чандралхаас өмнө амжиж олсон байлаа. Босс мөнгөө 10 дахин 20 дахин өсгөж өгье гэж гуйсан ч дүүжи түүнийг ухаж бэлдсэн нөхрөө нь өршөглөж унгав. 3-р давхраас унах 60 км цагийн хурдтай машинд мөргүүлсэнтэй ижил бөгөөд Мино болон түүний аав Кван Жины машинд мөргүүлэхдээ яг ийм өвдөлт мэдэрсэн байж таарна. Дүүжи түүний хажууд 9 цаг тавиад 3 минут бол Миногийн аав хүүгээ санах гэж өдөрт ирүүл болдог хугацаа. Харин чамайг санах хүн энэ дэлхийд байгаа болов уу гэд өөдгүй ирийн дээрээс ил засган буулж орхино. Нөгөө тул донсон өвгөн үзэгсэлэнтэй нар жаргах зүгт хүү минутагаа зөөдөндөө уулзаж байдаг. Аав нь хоцорсон дуучлаарай гэхэд хүүн зүгэрдээ аваа та маш их хичээсэн гэж тайвшруулна. Сэрээ донсон өвгөн хүүгийнхээ шарлыг өөрийнх нь дуртай байсан цэлмэг хөх тэнгэрийн доор оршуулж дүүжи машиныхаа толинд өвгөний тайвшран нэмсэлгийг харан сэтгэл нь амарна. Энэхүү кино төвчлөл таалагдсан бол лайк, subscribe дараад дараагийн ангийг хамтдаа хүлээцгээе. Баяртай.